Эзэн Чингис хааны гал уламтыг сахин суугаа хаантай нутгийн нийт ард иргэд та бүгдээ айлчлан ирж буй сүрээр дараг чимээх гал морин жилийн сар шаны мэндийг өргөн дэвшүүлье. Өдрөө одож буй могоо жил хэнтэйчүүд бидний хувьд буян ишгээ хайрлж өгөөж буйнаа хайрлсан сайхан жил болж өнгөрж байна. Энэ одоо жилүүдэд бүтээн байгуулалт, хөгжил цэцгэлд улам илүү нэмэгдсэн бид хүн амынхаа одоо амьдралыг сайжруулах, хүн төвтэй хөгжлийн бодлогоодыг батлан гаргаж хэрэгжүүлж эхэлсэн, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд илүү анхаарсан ийм одоо олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн сайхан жил байна. За үүний дотроос ялангуяа манай хөдөө аж ахуйн салбар өндөр амжилттай байж, мал аж ахуйн салбар буюу малчдын маань хөдөлмөр зүтгэл үнэхээр ариун байлаа. За энэ жилийн хувьд бол бид 3.4 сая мал тоолуулж, за Хэнтэй аймаг улсад малынхаа тоогоор 7 дэрэмлэгдэж, за мөн Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сум улсдаа хамгийн олон мал тоолуулсан сумаар 10 гаруй жилд одоо тодорсон ийм одоо сайхан амжилт үзүүлж, за манай малчдын дундаас одоо улсын хошоо аврах малчин 1, улсын аврах малчин 6, улсын аврах сайлчин 1 өрх, улсын аврах тариаланч 1 өрх гэд 9 одоо улсын аврах малчин сайлчин тариаланч тодорсон ийм сайхан амжилтын эзэд манай малчдын дотроос одоо төрөн гарлаа. Аймгийн аврах одоо малчид тодорн гарч 33 өрх аймгийн аврах малчнаар 5 одоо сайлчин аймгийн аврах сайлчин өрхөөр 4 одоо тариаланч өрх маань аймгийн аврах гэдэг эрхэм хүндтэй цолын эзэд болж шагнагдлаа. Үндэсний их баяр наадмын хүчтэхийн барилдаанд Жаргалтайн сумын харьяат аймгийн арслан отхон төгс урамтай сайхан барилдаж улсын начим гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Мөн үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Зориулан сумын харьяат Нэм нурын мөнхийн соёолон аман хүзүүнд хурдалж, Жаргалтайн сумын харьяат Адягийн Наранбаатарын хязаалан айргийн тавд хурдалсан бахтам сайхан амжилтыг үзүүллээ. Улсын аврах шалгаруулах үндэсний сурын харваанд Хэнтэй аймгийн эмэгтэй баг тамирчид түүхэндээ анх удаа тэргүүн байр эзэлсэн бахархам амжилтын эзэд боллоо. Жодо бүхийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Баян Хутаг сумын харьяат олон улсын хэмжээний мастер Болдын ган хайч хүрэл медаль хүртэж бахархам амжилтыг үзүүллээ. Хэнтэй нутгийн иргэн бүр Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын гал галамтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, их хааныхаа бэлэг сургаалыг даган мөрдөж, эв үе баттгаж, аливаад өргөн ухаан эрүүл сэтгэлээр хандаж, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцгэлтийг бэхжүүлж, ард иргэд амар амгалан амьдрах учиртай. Ирж буй морин жил хэнтэйчүүд бидний хувьд их эзэн бог Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол улсын 820 жилийн ой тохиож буй онцгой жил байна. Ирж буй сүрээр дараг чимээх гал морин жилдээ Ахмад буурлууд эрүүлэнх, эдэр залуус мэддэг боловсралтай, хүүхэд багчууд баяр баясгалантай өсөн төрнөж, зон олны заяа буян аривжиж, түмэн олны хиймэр золбоо бадарч, айл өрх бүр аз жаргал, элбэг хангалуун амьдралтай байхыг хүсэн өрөөё. Хэнтэйчүүд та бүхний минь сансан бүхэн сэтгэлчлэн бүтэж, илгээрээ инх хамглан, төрлөөрөө төвшин сайхан, сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй.